За сайн байцгаана уу? Удаан бичлэг хийгээгүүд уучлаарай. Тэгээ өнөөдөр бол жинтэйхэн маш том зочинтой бичлэг хийх гэж байна. Тэгээ миний баруун гарт суулж байгаа үзэсгэлэнт эмч бол надтай адилхан нэртэй Ариун Цэцэг гэдэг эмч маань байгаа. Энэ бол сахарын шижин гэдэг өвчнөөс болж одоо яг яах учраа олохгүй, яг яаж эмчлэх энэ учраа олохгүйгээр төөрөлдөж явсаар байгаад одоо Ариун Цэцэг эмчээгээ олсон. Тэгээд яг Ариун Цэцэг эмчийн заавраар 3 өдөр хооллоод үнэхээр одоо тэр өндөр сахар хэвийн түвшинд буугаад шок. Тэгээд тэрнээс хоошоо яг зааврын дагуу хооллоод сахараа өсөхгүйгээр ингээд явж байна. Өнөөдөр би ерөөсөө Ариун Цэцэг эмчээгээ оролцоолъё. Монголчуудад бас маш хэрэгтэй мэдээллүүд болох байхаа гэдэг үүднээс урьж оролцоолж байна. Та уг нь бол эмэгтэйчүүдийн их барих эмч байсан гэж би таньж хасаадлаа. За та өөрийгөө танил. За би анх 98 оноос 1-р амарчих газарт их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн. За тэгээд 23 жил улсад ажилласан. За 10 гаруй мянган хүүхэд их барьж авсан. Яагаад энэ нөгөө хоол руу орчив, яагаад чихрийн шижин рүү орчив гэхээр нөгөө эмэгтэйчүүдийн дотоод шүрлийн асуудал маань дандаа л таргалтай очиж холбогддог. Дааврын өөрчлөлт байсан ч таргалтай холбогдчихэдэг. Тэгээд одоо эм тариа гэхээсээ илүү энийг яаж зөвөөр амьдралын дадал хэвшлийн өөрчилж ирүүлжүүлэх үүдийг би маш их судалсан. Тэгж байгаа л ер нь хэрэгжүүлж эхэлсэндээ. Тэгээд нөгөө хэрэгжүүлээд эхлэнгүүт маш гоё гайхалтай үр дүн хүмүүс дээр минь гарч ирсэн. За одоо энэ хоолоор хүмүүсээ хооллоод зөвлөөд ер нь 5-6 жил үндсэндээ явж байна. За сахартай хүмүүсийг бол эм тариагаар биш хоолоор л эрүүлжүүлж чаддаг. Таны төгссөн яг энэ школ гэж ярих юм уу те? Бас яг Монгол биш ах шиг байсан. Тий, одоо энэ хоол чинь одоо ерөнхий нэр нь бол кето хоол шүү дээ. За тэгээ энэ хоол маань ерөөсөө Монголд анх намайг судалж авах байгаагүй. Тэгээ би ч дандаа нэг гадны мэдээлэл тэгээд нөгөө олон улсад алдартай хоолоор эмчлээд байгаа эмч нарын одоо блогийн дагаад тийм ээ. Тэгээд судалгааны ажлуудыг маш их уншсан. Тэгээд судалгааны ажлуудыг уншаад ахаар нөгөө яг эсийн төвшөнд яаж хурц үйлчлээд байна гэдэг судалгаанууд маш их хийсэн баг. Тэр нь надад аягүй их таалагдсан. Тэргээс ч гэсэн цааш нь би ингээд даавар дээр нь яаж өөрчлөлт гардыг ингээд өөрөө бас дэлгэрүүлж уншсаар ба. За ер нь их зүг гарцсан байна гэдэг. Тэгэл энэ л орсон да. Та бол гэхдээ өөрөө сахарын шижин өвчнийг яг даван туулгаш 90 тойрныхаа хүмүүсийг анх эмчилж энэ аргыг хэрэгжүүлж исэн гэж би ойлгосон. Тий. Одоо манай гэр бүлийн хүмүүс маань жоохон юм тарган ирчүүч нэг 40 мөч хүрээд ирэхээр таргалал эхэлдэг шүү дээ тий. Тэгэл гиз суугаал таргалал тэгэл зүрхний эмчэд очиод үзүүлэхээр л одоо өвчин эрүүл хоёрын зааг дээр явж гин жингээ хасал гэдэг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс чинь юу хамаагүй идээд ингээд нөгөө дуртай юм идэв шүү дээ. Бид нар шиг одоо бас хоолны дэглэм барина гэх юм байхгүй. Хүрээ маань даралт ихсэнгүүт нөгөө бөөр нь өөрчлөлтөнд ороод өөрөлдвөл уураг хаяад баг бөөрийн дутагдал руу орох хэмжээнд очиод за тэгээ би чи өөрөө мэдээж мэргэжлийн эмч хүн юм чинь Европ нэмлэгээр бол 2-3 жил яваад за тэгээл нөгөө тэр үед нь жоохон намжаагаад буцаа сэдрээл сүүлдээ уламжлалт эмчилгээ рүү орж 1 сар 2 жил энэ төр явж байгаад тэгээд ерөнхийдөө яг эрүүлжүүлж чадахгүй зүгээр ингээл жоохон байраад сэдрээгээд байгаа учраас за энэ хүнийг бас хоолоор нэмчлэе гэдээ анх судалж ирсэн. За тэрэн дээр нь давхар манай нэг найз ус чихрийн шижин тулаагаар өвчлөөд. За тэг ингээл би чи 2 хүн эрүүлжүүлээл ирсэн. Тэгээд энэ хоолыг чинь Монголд болохоор зарим хүмүүс нь мэддэг хүмүүс нь бөөрөнд муу энэ төр гэж ярьдаг байсан байхгүй юу. За тэгээд ямар ч байсан бөөрийн өвчтөй хүн эмчлээд үзээгээд тэгээ мэдээж эн чинь хүний жинг хасах юм бол хүн эрүүлждэг байхгүй. Тэгэхээр яаж ч утсан бөөрийг гэмтэхгүй гэдгийг би мэдээдсэн. Тэгээд хүмүүсийн хамгийн гол алдаа нь юун дээр алдаад идэм бэ гэхээр хүмүүс чи ерөөсөө юмыг судалдаггүй. Тэгсэн мөртлөө муулаад идэг. Тэгээд нөгөө судлаагүй учраас дутууд үлмийг хэрэглээд тэгээ зөвхөн мах ногоо идэл явсныг зөв хоол гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр би чи энийг чи нөгөө яг онлын үндсээр судлаад бүх хэрэглэх ёстой бүлгүүдийг хэрэглэх юм байна. Том макро шин тэжээлт бодисууд авах хэрэгтэй юм байна гэдгийг судалсны үндсэн дээр хүмүүс эрүүлжүүлж чадаад байгаа юм гол. За манайх бас яг тантай адилхан кейстэй юм байна. Би ч юм болохоор өөрийгөө л нөгөө хүүхэд гаргасан дарааж төрсөн гэж нөгөө шинжилгээ өгөөд нөхрийгөө ингээ хайсан байсан. Тэгсэн чинь надтай нураа шинжилгээний төвөөс ингээ хамтарч ажлыг эрхийн бичиг өгөөд тэгээ би өөрөө шинжилгээ өгсөн байсан болохоор нөхрийгөө хамрагдуулж игээ хамруулсан чинь 3 сахарын дунд чинь айгүй өндөр гарсан. Тэгээд би хоёр чи юу илээ гэж бодоод тэгээд хамгийн түрүүнд бол таныг олоогүй ямар ч хэсэн нэг эмнэлэг дээр очсон. Тэгээд хоол зүйчтэй байд юм лээ. Тэгээд тэр хоол зүйч чинь зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөө дагаад яг
тэгж эрүүл хүн шиг тав руу бол буугаагүй. Тэгээд дамаа таныг сонсож ингэж зорж ирсэн. Тэгээд таны аргаар бол яг үнэндээ 3 өдөр хооллоод шууд жирийн хүний 5 дээр 6 дээр ингээд сахар нь буусан. Тэгээд хань ижил гэдэг чинь нөгөө яг л хэдий би өөрөө эрүүл байсан ч гэсэн нөгөө хань ижил өвдсөн бол дагаад яг өвчлөлтсөн юм шиг би яг таны хоолоороос ингээд явж байна. Дөнгөс сая бас таны яг одоо энэ конжак будагаар нүүр сусгүй хоолоор бас тэмцээнд орсон байгаа. Тэгээд за энийг бол одоо ярил зөндөө юм болно. Тэгээд би ч айгүй нор шүү. Тэгээд танаас би өнөөдөр ингээд 10 асуултыг бэлдсэн байгаа. Тэгээд энэ 10 асуултаа ингээд би танаас асуугаад тэгээд та ингээд хариулаад явах уу? За тэгээ. Хүн яагаад ер нь сахарын шижин өвчин тусдсан бэ? Энэ өвчин ер нь яг яагаад хүмүүс тусаад байна вэ? За жихрийн шижинчлэхгүй ер нь ихэнх өвчнүүд хамгийн нэгдүгээр том шалтгаан бол мэдээж удамшилтай. За жихрийн шижин яагаад илүү сүүлийн үед ихсээд байна гэхээр одоо нөгөө хүмүүсийн таргалалт маш их болсон. Ялангуяа хэвлийн таргалт. Хэвлийн таргалт гэдэг өөрөө нөгөө сэмж засархаа өөх маш их байдаг. Тэрдээс чинь дандаа хорт бодисууд ялгарч байдаг. Тэгээд төвийн таргалт гэж нэрлэдэг. Тэгээд өөхний масс гэдэг юм маань өөрөө инсулин дааврыг маш ихээр ялгаруулж байдаг. Тэгээд эн чинь нөгөө дааврын бас тэнцвэрт байдал алдагдчихж байгаа юм. За тэгээд нөгөө манайхны бас зах цамбрааг одоо нөгөө гурил будаа чихэрлэг хүнснийх нь хэрэглээ маш их те. Одоо юм бол бараг л цуй идэл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө буруу хоолтосоо болоод таргалт нь нэмэгдээд таргалтын үндсэн дээр одоо дамаа 30 гарсан 40 гарсан хүмүүс төрөл ерөөсөө л энэ буруу хоолт амьдралын буруу дадал хвшилтэй л ихэнхтэй холбоотой. Тэгээд төвийн таргалтгүй гидсээрээ тарган хүмбэл ер нь чихрийн шижингийн суурь тавигдсан явж байдаг байхгүй. Тэгэхээр хевлэгээрээ нарийнхан баг хэвээр гэсэн. Тэр чинь л одоо хамгийн хэцүү тий. Хевлэл үлдчихэд байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүст маань нэг хэцүү ч юм шиг санагдаад байдаг боловч уг нь бол яг амьдралын зөв дадал хэрэгслээр зөв хооллоод тах юм бол хевлээ айгуугай нарийнхан байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс одоо би жишээлбэл хүмүүстэй жин хас хамархан гэж хэлж үгүй тэрэн шиг хэцүү юм байхгүй маахгүй тий. Миний хувьд бол нэг сар 7-аас 10 кг жин хасуулбал нэг асуудал биш. Тэгэхээр яг л нөгөө зөв юу идэх ёстой гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хевлэгээр нөө яаж нарийнхан байх вэ гэдэгт бол одоо манай ах бас фитнесийн мэрэгжлийн багштай. Тэгээд тэр багш хүртэл ерөөсөө л хоол та 1000 хевлийн дасгал хийгээд хоол чин замбрааг нүүрстэй бол хевлийн өөх арилахгүй. Дасгал авах хийхгүй ирнээсээ нүүрс усныхаа хэрэглээг ингээд зөв зохистой ингээд тань чадах юм бол хевлэгээр нарийнснаа гэд тэрнтэй бас таних яг тий. Тэгэхээр нөгөө нэг зөв хоолтон дээр дасгалчин орж ирэх юм бол хүний бие илүү гоё чирэг болно шүү дээ тий. Тэрнээс зүгээр одоо хүмүүс ингэдэг байхгүй. Жингээ хас ихээр хамгийн дөрөнд фитнес ч юм уу ингээд дасгал хөдөлгөөн л тархинд нь орж ирдэг тий. Тэрнээс ш би хоолоо зүг болгоё гэж нэг ч хүн боддоггүй байхгүй. Эхний алхмаа хийхдээ тэрэн дээр айгүй их алдаа гаргаж цаг хугацаа алдаж тэгээс үлдээ шантраад болчихдог байхгүй. Тэгэхээр эхнээсээ хоолоо өөрчилж байгаа дасгал хөдөлгөөнтэй уг нь хасрах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд нэгэнт би ингээд сахартай болчлоо. Энэ үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Миний ажигласнаар бол ингээд хөлийн эрхийн хуруудууд байдаг юм шиг байгаа. Дээрэс нь маш их ядраад байдаг юм шиг байгаа. За хамгийн түрүүнд за ядарч сүлтэнд ядарч сүлтэн хүмүүс чинь тэгэл одоо ажлын ачааллаас ч юм уу гэж ярьдаг те. Тэгээд нөгөө хамгийн их эрт илэрдэг шинж нь аман цангаад юм уугаад байдаг байхгүй. Тэгээд айгүй их шээдэг. Одоо жишээлбэл залуу хүмүүс шүүн босч шээгээд байдаг те. Тэгээд нөгөө хоолных нь дуршил нэмэгчтэй ингээд айгүй их нөгөө чихэрлэг юмдаа донтоод эхэлдэг гэсэн үг. За тэгээ хүүхдүүд дээр бол дамаа нөгөө нэг мяралаг хүүхдүүдийн нөгөө суг, хүзүү гэд ингээд цайв гэд нэмхэн эсвүүд нь айгүй их харлж эхэлдэг. Тэр ерөөсөө л чихрийн шижингийн шинж тэмдэг гэсэн үг. Сахар чинь ерөнхийдөө энэ цуснд 5-аас дээш яваад ахаар одоо нөгөө хүчил төрөгчийг зөөвөрлөдөг уураг гэж цуснд байгаа. Тэр уурагтай нь хүчил төрөгч биш сахар очиод нэгтчихдэг байхгүй. Тэгэхээр нөгөө захын эд өрхтөнд очих хүчил төрөгчийн цусан хангамж буурдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө захын эрхтнүүдээр хөл өмөлн үзүүрэн чимчгнээд энэ төр өвдөж эхлэнэ шүү дээ сууц мэдэрт нь гэмтээд. За тэрнээс гадна нөгөө хамгийн үзүүрийн хялгсан сууцуудаа бөглөөд эхэлдэг. Тэгэхээр энэ захын хязгаарыг тэгээд нөгөө хараан тос өөрчлөлт орж эхэлдэг. Хамгийн нарийнхан хялгсан сууцтай бүр нүд хоёрын өөрчлөлт бол хамгийн түрүүнд хэлдэг. Их амархан шалбардаг. Тэгээ буцаад шал. Одоо нөгөө нэг шархалцдаг тийм ээ. Шархан ерөөсөө мод идэгдгүү. Тэгээд энэ нөгөө сахартай хүмүүс чинь шээсээр нь маш их дандаа сахар ялгарч яадаг. Тэгэхээр тэр нөгөө шээс бэлгийн замын халдвар, цистит энэ төр айгүй хурц ингэж нөгөө нянгийн халдвар айгүй их явагддаг гэсэн. Тэгээд биеийн дархлаан сулраад нөгөө халдвар нь итгэдэг. Баг багаар ингээл эзээр агаал хүндрэл тээ. Тийм сахартаа л дотроос идүүдэд байна гэсэн үг.
Өнөөдрийн зорилго бол ерөөсөө сахарын шижний талаар ингээд танаас ерөөсөө асуу. Тэгээд дараагийн дугаараар хэрэг та бүхэн таалагдвал бас хоёр гаргаж болно. Эмчээс асуухгүйгээр шууд хэлчихлээ. За манай эмч манаас их завгүй байдаг хүн байгаа. Тэгээ өнөөдөр надад зав гаргасан их талархаж байна. За баярлалаа. За би танаас бас ингэж асуунаа. Сахарын шижин өвчин эмчлэгддэггүй эсвэл насан туршдаа ингээд дэглэмтэй явдггүй. Энэ дээр хариулт авмаар байна. Чихрийн шижин өвчин өөрөө үүсгэхэд одоо эсээс гэмтэж эхэлдэг байхгүй, эсээ гэмтэж эхэлдэг. Тэгэхээр энэ өвчин өөрөө үүсгэхэд хамгийн багадаа 7-8 жил болцсон байдгийг. Тэгээ эн чин сахар чинь эс дотор ороод өөхөн туйраад тэгээд уг нь хүний биеийг энергиар хангаж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр нөгөөдөг чинь нөгөө хит их нүүрс ус орж ирээд ахаар эс дотороо нөгөө сахар чи ороод дүүргээд өөхөндөө хувраад дүүргээд эсээ ингээд гэмтээгээд эс дотроос гарч чадхаа болчихдгийг. Тэгээд эс дотроос гарч чадхаа болжингууд өөрөөр хэлбэл эсийн гэмтлайлэлд явагдчихлаа гэсэн үг те. Тэгэнгүүт нөгөө цуснд нь сахар нь ихсэж энэ өвчин онцлогддог. Тэгэхээр та нөгөө эсийн гэмтэл явагдахад бүр хамгийн багадаа 7-8 жил. Тэгэхээр бид нар нөгөө энэ өвчнийг зөвхөн хоолоор нь эргүүлж үлж байгаа учраас мэдээж энэ өвчин үүссэн шиг тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. Тэгэхдээ нөгөө бид нар хоолоо зөв болгоо явуучаар шууд сахар 5 дээр ирдэг гэж яриад байна шүү дээ, тэ. Тэгэхээр нөгөө бид нар эрүүл амьдраад байж чаддаг. Яагаад гэвэл судас мэдрэлүүд гэмтэх болчдөг. Тэгэхээр энэ өвчнийг бид нэр нэлээд олон жилийн дараа бол эрүүлжүүлнэ гэж хэлж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эсийн гэмтлийг засч чадна гэсэн үг. Хүмүүс чинь нэг зүгээр нэг энэ тараа эргэлээл нэг хурдхан шиг л зүгээр болчдөг юм ойлгоод байдаг. Ерөөсөө тийм байдгүй. Одоо чихрийн шижингийн энэ тараа гэх чинь зүгээр л тэр цуснд ихсээд байгаа сахарыг л буулгаж байгаа зүгээр шинж тэмдгийн эмчилгээ байхгүй юу? Бидний хамгийн хоолоор эмчилгээд байгаа гол зарчим чинь эсийнхээ гэмтлийг засаад цаанаас нь эрүүлжүүлээд байгаа байхгүй юу? Энэгээр маш том ялгаа. Тэгэхээр дор хаяж 7-8 жил 10-аад жил үүссэн энэ буруу амьдралын юмагаас болж үүссэн мал эмчилгээний тулд бол одоо дэглэмээ дор хаяж 10 жил барьж ижил тэрний дараа тий одоо тэгээд эн чинь нөгөө дэглэмээ ядаж 7-8 жил барьлаа гэт чинь энэ хүн чинь өөр өвчин өрөвчлөхгүй байхгүй. Тэгэхээр энэ хүн маш гоё эрүүл амьдраад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар одоо нэг хоолны дэглэм гэж яриад байгаа боловч амьдралын зөв дадал хэвшрүүл оруулж өгöd байгаа. Тэгэхээр хүн чинь одоо тэр өвчнөтөөгөө эм тариатай зууртаж явсан дээрүү эрүүл зөв амьдралаар олон жил амьдрах уу гэдэг чинь шал өөр хоёр асуудал яригдсан шүү дээ, тэ. Хоолноос одоо яг юу ингээ асах вэ гэдэг энэ асуулт. Тэгээ энэ дээр бол би эхлээд танаас өмнө ингээд уулзсан мэрэгжлийн одоо хүн бол будаага идэж болно, бор будаа идэж болно, гурилаа идэж болно, бор гурил идэж болно, овёс идэж болно, төмөс идэж болно гэд энэ гэр нүүрсийг болно гэсэн. За бит хоёр бол яг энэ зүйлээ бол идэж явж байгаад гэхдээ арайч 5 руу буухгүйгээр нэг 8 хаяа нэг 7 руу орчдөг байсан. Тэгтэл бол бүрэн яг буугаагүй. Гэтэл ингээд тань дээр ирсэн чинь та ерөөсө будаа идэггүй, ерөөсө гаднаас нүүрс ус авахгүй гэд тэрийг чинь сонсоод тэгээд яаж амьдрах юм бэ гэж танаас асууж ирсэн. Тэгэхээр яг та энэ дээрээ ингээ хэлээд өгөхгүй ер нь бол ингээ будаа овёс яагаад ингээ хасж ийн вэ? Юу юу ер нь ингээ хасах хэрэгтэй вэ? Бид нар одоо нүүрс ус гэж их агуулсан бүтээгдэхүүнүүдийг хоолноос хасаад байгаа тийм. Тэгэхээр энэ нүүрс усанд чи юу ордгийг гэхээр ерөөсөө үр тарианы төрөл чихэрлэг гэсэн хоёр том бүлэг орж ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө үр тарианы төрөлд чинь гурил будаа чинь тэр чигээрээ орж ирдэг. Тэрнээс биш тэр цагаан гурил эзнээрээ бага сахар ялгараад бор гурил эзнээрээ бүр бага сахар ялгарна гэсэн юм бол байхгүй. Цагаан эднүү борыг эднүү ялгаагүй бие рүү сахар болж орж ирдэг. Тэгэхээр бид нар нөгөө бие рүү орж ирж байгаа сахарыг бүр оруулахгүй байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ нөгөө одоо эс доторх гэмтлийг бид нар яаж засаад байгаа юм? Тэр сахарыг оруулахгүй байнгут биш чинь өөрөө буцаагаад нөгөө энерги авахын тулд эс доторх сахараа гаргаж эхэлдэг байхгүй. Энэ зарчим дээр тулгуурлаад байгаа учраас одоо тэр бор шар одоо цагаан хүч будаа идүүлдэггүй. Яагаад гэвэл энэ нүүрс ус нь будаануудын нүүрс ус 18-19-тэй явдаг 100 г бүтээгдэхүүнд. Тэгэхээр бид нэр 100 г бүтээгдэхүүнд авуулгаж байгаа нүүрс усны хэмжээг 10-аас доош оруулж ирчээж сахарыг 5 дээр барьж чадж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийн нэг алдаа нь одоо нөгөө яг л та нар шиг ингэж над руу орж ирдэг байхгүй. Өөр эмчтэр очихоор шар удаага идэж болно гэсэн. Та яхаараа энийг 20-д идгийг ингээд идэг байхгүй. Тэгэхээр шар удаага идж байгаа хүний сахар хязээш 7-оос доош буухгүй. Тэгэхээр 7-оос доош сахар буухгүй бол судас мэдрэлчин гэмтэл байна. Чийл эргэцсэн бол өвчин чинь дарах өвдөр хിവэрэл байна гэсэн үг. Тэгээд судас мэдрэл гэмтнэ гэдэг чинь
Тэрвээ тэр судсуудыг нэгэнт гэмтээгээд бүтцийн өөрчлөлт рүү оруулах юм бол бид нар яагаад засч чадахгүй шүү дээ. Тэгэхээр бидний гол зорилго тэр одоо эргэтнүүдээ мэдрэл судсуудаа огт гэмтээхгүй явж иж эрүүл амьдруулад байгаа байхгүй. Тэгэхээр 100 грамд 10 грамаас доошоо. Тийм 10 грамаас доош нүүрс ус. Одоо жишээлбэл төмс чинь 100 грамд 23 4 ч юм уу тийм ээ. Гурил бол ерөөсөө 100% нүүрс ус шүү дээ. Тэгэхээр тэрний цагаан гурил нь 100% нүүрс ус, бор гурил нь 70-80% нүүрс ус гэсэн юм байхгүй байхгүй. Тэгэхээр тэр чинь яг үндсэн зарчим нь ижлэхэн байхгүй. Яг нөгөө нэг одоо жоохон дээхэн үеэсээ ч юм уу энэ хэвэг оюуасыг чинь сайн гэл хүн болго одоо над дээр орж ирсэн хүн болго хэвэг оюус иддэг. Би бүр гайхаад та нар яагаад энэ сонин хооллоод идэм бэ гэхэд тэгэхээр нөгөө нэг тэр дээр үеийнхээс ойлголт төр тийм ээ. Одоо за яана уучлаарай дээр үеих гэж бас хүмүүст айчлуулна шүү дээ. Зүгээр хамаагүй. Тэгэхээр нөгөө нэг хэвэг оюус яг нэг гидсний гүрэл хөдөлгөөнийг сайжруулдаг байхгүй юу? Тэрэн дээр нь суйрлаад сайн гэдэг. Тэгэхээр чи нөгөө нүүрс усаа шингээж чадахгүй хүмүүс чинь тэр нь бүр илүү баг хор болж орч ирээд байгаа байхгүй юу? Тэгээд бид нар чинь нөгөө нүүрс усыг бас ингээд бүр огт хэрэглэхгүй амьдрна гэж бол угаасаа байхгүй. Бид нар өдөрт хэрэглэх нүүрс усных нь хэмжээг 20 граммаас доош ахуулаад байгаа. Тэгэхээр сахарын 5 дээр барьж чадаад байгаа байхгүй. 20-оос дээш гараад явчих юм бол сахар чинь нөгөө 7-8 дээр ичээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг өвчин чи идэхгүй гэсэн. Энд бол яг нөгөө сахарын шижин өвчин нэгэнтээ тусчихсан хүмүүс бол одоо яг хатууд иглэн барих нь байна. Тэгээ яг манай одоо би бол ингээ онлайн ангийнхан манаас үзээд юу вэ өглөө алгаа авьяа шаргуудаа идүүлж юу яриад байгаа ингээд те гайхчих магадгүй. Тэгээд яг үнэндээ одоо эрүүл хүн бол одоо тэр авьяас будаага бол хэрглэж байгаа те нүүрс аавна. Энэ дээр бол бид нар яг сахарын шижин өвчтэй хүн одоо эндүүрээ бит хоёр шиг одоо бит хоёр гэдэг нь одоо манай дотны гэр бүлийн хүн бит хоёр шиг будаага идэл сахар нь нэг сайн бууж өгөхгүй яваад байгаа хүмүүс. Тийм одоо нөгөө өвчлөлтсөн тийм ээ. Тэгээд бид нэр эрүүлжүүлэх гэдэг хүмүүсийн тухай яриад байгаа шүү дээ. Тэрнээс хүн болгоны хэвэг юус битээд гэж яриаггүй. Тэгэхээр нөгөө ялгаж салгаж хэлж өгөхгүй бол энэ хоёр чинь баг юугаа яриад байна гэж шүү дээ, тий. Тэгээ энэ дундаас төмөс ороод байгаа шүү дээ. Тийм төмөс орж байгаа. Төмөс чин өөрөө нүүрс усны одоо гол ногоо гэж байгаа юм шиг боловч төмөс чин хараг үр тариалгаа тэгэхээр ороод байна. Төмөс чин нөгөө цардуул ихтэй хүнс байхгүй юу? Одоо энэ хоолн дээр чи ерөнхийдөө нөгөө нэг газрын хөрсөн доор ургадаг ногоо хэрэглэхгүй гэсэн хоол. Тэгвэл нөгөө би бол манжин луунг багаар хэрэглүүлдэг. Яагаад гэвэл тэр манжин луунд агуулгах нүүрсний усны хэмжээ одоо 8, 9 ч юм уу ингээд 10 дотроо дээд хязгаар дээр байгаад байдаг учраас нөгөө бага хэмжээгээр бол хэрэглүүлдэг. Төмс чинь нөгөө 10-аас дээш гараа явчихаар хэрэглэхээр л сахар нь ерөөсөө огт буудаггүй. Тэгэхээр огт хэрэглэхгүй гэсэн үг. Таас нэрээ луу манжин идүүлээд исэн шүү дээ. Тийм идүүлдэг би. Тэгтээ баг зэрэг идэх юм. Тийм одоо нөгөө өдөрт нэг 50 граммаас хэтрүүлэх гэдэг нь. Одоо энэ хүнснүүд чинь аль тэр нүүрс ус агуулж яана гэдгээс бид нар хэмжээг нь тогтоож өгöd байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл жимсгэн идгээл байгалийн зэрлэг жимсгнүүд идүүлдэг тийм ээ. Тэгэхээр тэр чинь нөгөө нүүрс усны хэмжээнээс нь хамаарат бас 50 г идэхүү 100 г идэхүү гэдэг эдгээр чинь айгүй дотроо ялгаатай. Тэгэхээр бидний нөгөө эмч нарын судалдаг хамгийн давуу тал нь энийг маш сайн мэддэг учраас ам бардам хэлж өгöd байдаг байхгүй юу? Жимсгэн гэдэгт бол одоо монголчууд биднэрт байгаа жижиг жимсгнүүд олж байгаа. Одоо байгаль дээр ургадаг зэрлэг жимсгэн уу нэрс хад анс чацран тий. Өөрөөр хэлбэл энэ хоол чинь одоо мах байлаа гэсэн бэлчээрийн малын махаа ид. Байгалийн зэрлэг жимсгнээ ид. Сайхан нөгөө сүүнээс бусад цагаан идээгэн гэхдээ яг л нөгөө органик гоё цэвэр цагаан идэ тий. Тэрнээс нь гурил чихэр зураа ийцсэн юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө яг энэ нөгөө байгалийн эко хоолоор хооллоод байгаа. За бараг л эн чинь нөгөө манай одоо монголчуудын өвөг эзэнд хоолдог хоол шүү дээ. Махаа идэл сайхан цагаан идээг хэрэглээд явдаг байсан тий. Одоо сүүлийн үед нөгөө гурил будаа тэр чихэрлэг үнснийх нь хэрэглээ замбрааг болчиход ингээ өвчлөөд байгаа байхгүй. Тэгээд ер нь сахартай сүм бүтээгдэхүүнүүдийг хордог. Тэгэнгүүт тань дээр ирснээс хойш бит хоёр чинь нөгөө их шар, тос, өрөм, за тэгээд илгэн тараг ууж байгаа. Тий. Тэгэхээр сахар өсөхгүй л ууж үзтэг. Тэгэхээр нөгөө яг бүхэл сүү уух, түүнээс боловсруулсан яг ориг цагаан эдэгээ идэх хоёрын хооронд бас их том ялгаа байгаа. Ягаад гэвэл нөгөө сүү чин дангаараа болохоор сүүний лактоз гэж сахартай. Боловсруулалтанд ороод ирчихээр тэр нь байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө сахар гэдэг юм хэрэглэхгүй байгаа учраас ингээд зөрүүнүүд гарч ирээд байгаа. Тэгээ яг цэвэр цагаан идэгээ идээд байхад бол сахар ерөөсөө өсөхгүй. Тэгээ бас нэг юм хэлж байна. Хүмүүсийн хамгийн гол алдаа чинь өөх тус итгэрэл өөхөлтөг, таргалдаг, цусны өөх тус ихсдэг гэж ойлголттой. Маш буруу ойлголттой. Тэгэл өөх тус эцнээс болоод бараг цүс өвддөг тий.
Үндсэндээ нүүрс усны замбраагүй хэрэглэнээс болж зүсний чулуу, зүсний өтгөрл, цусны өвөгтөс нэмэгдэж судас гатурдаг байхгүй юу? Тийм. Шар тосыг би таны намыг унсан л та. Тэгээ тэрэн дээр та нөгөө шар тосыг нэлээ гоё дэлгэрэнгүй бичиж өгсөн байсан. Тэгээ миний ойлгосноор шар тос хэрэглэж байгаа үед хүний биеийн өрөвсөл дарагдахаас гадна бас сахарыг буулгадаг гинөө. Шар тос ч өөрөө цэвэр одоо нөгөө урамлын амьтны гаралтай өгтөстэй. Тэгэхээр бид нөгөө хансан өгтөснүүдийг аягуусаа хэрэглэж өгч байгаа байхгүй юу? Хансан өгтөс чи эргээд нөгөө судсуудынхаа гэмтлийг засах, тэгээд нөгөө хүний биед тэжээл болж орох, энергиээр хангах гэдэг нь маш гайхалтай үр дүнгуудыг үзүүлж чаддаг. Тэгээд бид нөгөө нүүрс уснаас хүний бие зөвхөн энерги авдаг. Тэгэхээр бид нар тэр нөгөө энерги авдгийг өгтөснөөс энерги авдаг болгоод бие хуурчихж байгаа юм. Өөрөөр хэлбэл бие рүүгээ одоо нэг юугаар тайлбарлах гэхэд нэг 75 ч юм уу бензин хийдэг байсан бол бид нэр бүр 95 гээд сайн чанарын бензин оруулдаг боллоо гэсэн үг одоо хараар ярихад те хамгийн сайн чанарлаг хүнс идээд ирүүлчихэд байгаа байхгүй. Энэ тентхийн одоо орж ирсэн янз бүрийн одоо төрхлөгтэй гарал үүслэн тодорхойгүй хүнс гэхээс илүү яг Монгол цагаан эдээ, Монгол мах, Монгол жимсгэнэ хэрэгжилж байна гэж. Тийм. За баярлалаа. За дараагийн маань асуулт бол арх алкохолны төрлөөс юу ууж болох вэ? Одоо сахартай болчлоо. Тэгэнгүүт одоо огт алкогол хэрэглэж болохгүй мó? Энийг бас танаас. За одоо нэг үр тарианы төрөл гэхээр мэдээж пив уухгүй тий? Пив чинь цэвэр үр тариа. За тэгээд нөгөө чихэрлэг амттай юу авахгүй. Драй буюу сухой. Тэгтэл нөгөө дээд зэрэглийг холох гэдэг гэж байгаа учраас сайн чанарын хуурай байна. Тэгээд нөгөө коньяк, бренди, виски гэдэг дандаа л ерөнхийдөө бас л ингээл чанар сайтай юм хэрэглэнээс тий. Мөнгө хэрэгтэй болоод байна тий. Тэгэхдээ нөгөө эн чин одоо бид нар ингээл энэ хоолоор хооллоод эхлэхээр илэгс айгуугаа эрүүлж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл нэг 100 г уучхад яадагчгүй байсан хүн ингээ хоолоо өөрчлөө явж байгаад 50 г арх уухтал шууд согтоод эхэлдэг. Тэгэхээр илэг маш гоё гэж цэвэрч чаддаг. Тэгэхээр одоо ингэж болж байгаа бас нэг уух арх мэрхнийхээ хэмжээг багасгах байхгүй гинт тасраад очно л гэсэн үг. Тэрийг яг мэдэрсэн шүү. Би бас нэг класс хуурай яг вайн уусан чинь бүр бараг шил вайн уусан юм шиг согтоод бүр ингээд толгоор ороо. Тэгээ би бүр гайхаад хүн ингээ уухгүй удахлаар ууж чадхаа байд юм байна гэ би бодчихсан аахгүй юу. Тэгэхээр чиний бие эрүүлж тий элэгч чинь маш гоё эрүүлж чинь гэсэн үг шүү дээ. За энэ бас асууж байгаа асуултууд бол бас яг зөвхөн би асуугаад байгаа гэхээс илүү одоо Монгол хүмүүс маань ялангуяа сахартай болсон хүмүүс ингээ мэдгүй ер нь ингээд эргэн тойрон зөндөө байна л да. Уугаал яваад идэг, пив уугаал яваад идэг, чихэр бичээнэ идэл, гурилаа идэл яваад идэг хэвгүй. Тэгээ тэр хүмүүсийг бас олж үзээсэй гэдэг зорилгоор хийж ин манай онлайн ингээд бас маш их сахартай хүмүүс орж ирдэг. Тэнгүүд бид нар чинь нөгөө эрүүл хүний одоо жороор ингээд өглөөдөө obvious идээд яваад идэх байхгүй. Тэгэнгүүт би яг л бас таны юу хэлж өгдөлтөө энэ ингээ эмчтэй би удахгүй нэг бичлэгийн тэрийг үзээрэй гэ. Тий, одоо чи тэгээд нөгөө сахартай хүмүүсийнхээ жишээлбэл онлайн ангид хэвэг obvious идүүлэхээсээ илүүтэй одоо цэвэр урамлаас гараад татсан эслэг байгаа шүү дээ, тий. Эслэг уулгаад тэр эхлүүлчих юм бол өстой маш гоё эрүүлж чаддаг. Дотор хүртэн эрүүлж өгч өгöd гэдэг байхгүй цэвэр эслэг. Таны тэр эслэгийг бас ууж байгаа. Гэтэ манай нөхөр бит хоёр л ууж байгаа. Тэрийг хоёлаа асуултынхаа төгсгөл тэрийг би танаас бас нэлээд асууя гэж бодсон. Нэг гайхамшигтай юм бол байгаа. За асуултаа дуусгачих. 7 дугаар асуулт. Сахар хүний бид яг ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг та одоо яг гоё багцлаад хэлээд өгөөч хүмүүст. За сахар гэдэг чинь хамгийн түрүүнд судсуудыг гэмтээ. Тэгэхээр нөгөө судсуудыг чинь нарийсаад, бүглөөд ингээд судас гэмтчүүл эргэтэнгүүд ажиллаж чадахгүй. Одоо жишээлбэл хамгийн түрүүнд нөгөө хамгийн их ялгсан судастай нүд, бөөр хоёр хамгийн түрүүнд гэмтдэг. Тэгэхээр нөгөө нарийнхан ялгсан судсууд чинь бүглөөд таашаа тэгээд хүчил төрөгч очихоо байлчаар бүглөнө гэдэг чинь тэр судас хүчээд ажиллахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр эргэтэн өөрөө бүр ажиллаж чадхаа байлдаг. Тийм учраас сахартай хүмүүсийн хамгийн түрүүнд бөөрийн дутагдал руу ордог, сохордог. Тэгээд бас нэг аюултай юм нөгөө хөл гараа аягүй их тайруулдаг шүү дээ. Хурууга тайруулаад тэр чинь нөгөө нэг захын тэр хялгсан судсууд мэдрэлүүд гэмтэхээр тэнд үхчил явагдчихж байна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл дотроосоо шууд үхчээд харлаад хам эрэхт нь ажиллахгүй болно л гэсэн үг. Хамгийн айхтар хор хөнөөлөл нь ер нь энэ. Тэгэхээр чи нөгөө хүний судас гэмтнэл гэдэг чинь ямар ч бид нэр судсыг эргээд нөгөө одоо жишээлбэл илэг шилжүүлэн суулгана гэдэг шиг сольж чадахгүй шүү дээ.
Тэгэхээр нэгэнт бид нар судсаа гинтэйчвэл засрал авах ямар ч арга байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ өвчин чинь маш хоруу явцтай, дотроос нь шууд идээд явцдаг өвчин л гэсэн үг. Гэхдээ дэглэмээ сайн барьж чаддаг бол Дэглэмээ сайн барих юм бол бид нэр эрүүл амьдарч чадаад байгаа байхгүй. Маш гоё эрүүл. Хүндрүүлэхгүй мөртлөө эргээд бид нар эсийнхээ гэмтлийг засч чаддаг. Засардаг байхгүй. Тэр яг гоё юм хонглын үзүүрч гэрэл хахаа. Тийм. Одоо нөгөө над дээр сахартай хүмүүс айгүй их орж ирэн штэ. Тэгээд нөгөө энэ тэнд явж байгаа бол энэ өвчин чинь амар архаг өвчин те. Чи насан туршдаа ийм тариа хэрэглэнэ гэд ингээд нөгөө ойлголттой орж ирдэг тариа хийн гэд. Тэгээд тэд нар чинь нөгөө ингээд тийм айхтар юм сонсцохоор маш их хямарцсан орж ирдэг байхгүй. Тэнгүүд нь би шал эсэргээр эн чин гоё эрүүлж нэгэд хилээд өгчгөр бүр баярлаад тэгээд айгуугаа ингээд нөгөө сэтгэл санаа нь өөдрөг болоод гардаг байхгүй. Тэгэхээр үнэхээр л эн чин эрүүлж чаддаг юм чинь би бас хідэн хүнд ч гэсэн ингээд нөгөө гоё урам дэм өгөөд эрүүлжүүлчихсэн л гэж бодож явдаг. Үнэхээр гайхалтай. Тэгээд энэ подкастыг маань сонсож байгаа хүмүүс энэ доороос комент бичээс эмчээс манаас асуух асуултууд байвал асууж болно. За энэ доороос эмчийнхаа хаягийг тавьсан байгаа. Тэгээ та бүхэн манаас одоо гол асуултуудаа пэйж рүү нь холбогдоод эмчтэй холбогдох боломжтой байгаа шүү. Сахарын шижүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах вэ? За нэгдүгээрт миний хамгийн хэлэх дуртай үг хүн хэвийн жинтэй байх хэрэгтэй. Ядчил бэлхүүсээр нэрийнхэн байх хэрэгтэй тий. Хэвийн жинтэй хүн за бүр нэг одоо нэг илүүдэл жинтэй хүн бодоход нэг тийм өвчнөд өртөөд байх нь бага. Нэгдүгээрт. За хоёрдугаарт одоо энэ нөгөө нүүрс цус ихтэй буюу гурил будаа чихэрлэг хүнсний хэрэглээг аль болох бага хэрэглэдэг байх хэрэгтэй. Яг хөө зохистой хэмжээгээр хэрэглэнэ шүү дээ тийм ээ. Бүр хориггээгүй. За ялангуяа одоо нөгөө манайхан чинь жимс сайн ингээл одоо жимсийг бараг овоолч тавьчаад идээд идэг тий. Жимс өөрөө усан сахар. Бие рүү ороод ерөөсөө шууд сахар болж хуурдаг. Илгийг хамгийн их өөхлүүлдэг юм ерөөсөө жимс. Тэгэхээр бид нэр жимсийг бас зохистой хэрэглэнэ үхэхээс биш зүгээр баг одоо юм идэхгүй мөртлөө жимсээр хооллоод ийн гэдэг яваад идэг хүмүүс байдаг. Тэгэхээр ямарваа юмыг ерөөсөө л зохистой хэрэглэнэ үхэхээс биш хэтрүүлэн хэрэглэх юм бол хор болно л гэсэн үг. Тэгэхээр зөв зохистой хүнсээ хэрэглээд тэгээд мэдээж нөгөө жингээ хэвийн бариад за тэгээд тодорхой хэмжээгээр тэрэн дээр ч нөгөө дасгал хөдлөө хавсарч ээж бас хүнийг бие гоё чирэгжиж ирүүлчин тийм ээ. Тэгэхээр амьдралын нэг одоо жишээлбэл өглөө орой эрт унддаг байх. За тэгээд стресстэй ч хямрахгүй байх гэдэг нэг үндсэн том зарчмууд байгаа шүү дээ. Энэ зарчмаар яваад байхад бас хүн нэг тийм ч бас амархан өвчлөхгүй. Манай одоо гэр бүлийн хүн дээр бол өөрөө ер нь одоо сахар нэг их иддэггүй. Тэгээд дээрэс нь илүүдэл жингүү. Тэгсэн хэрнээсээ яг одоо ингэ сахартай болсон. Тэгээд яг нь ер нь бол удамсан байсан. Одоо ээж нь бас ингээд сахартай. Тэгээд энэ нөхцөлд ингээд одоо надтай ярьдаг байхгүй чи ингээд миний хажууд илүү сахар иддэг байж чи ингээд зүгээр хахад би ягаад ингээд сахар ингээд туссан болоо гэж хүн чинь бас сэтгэлээр байна шүү дээ. Тэгээ яг би ингээд хүнлэнгийн амьдралын маягийг ажиглахад маш олон цаг хоолгүй явдаг гэсэн. Ингээд өглөө гэрээсээ гарахтаа нэг мэдчихэл орой 90 иртлээ ингээ юу ч иддэггүй. Тэгэхээр би бас зөвхөн ингээ нэг сахар идээ сахарын шижүүн өвчтэй болоод байгаа мó эсвэл зүгээр энэ амьдралын буруу юм маягаас болоод энэ бодис солилцооны эмгэг үүсэж байна уу гэж гайхаад байна. Удамшил гэдэг юм бол хамгийн хүчтэй нөгөө өвчин үүсгэн шүү дээ тийм ээ. Одоо жишээлбэл ээж нь чихрийн шижинтэй бол тэр хүүхд нэг 20-30% чихрийн шижингээр өвдөх магадaltaй хад эцэг нь хоёулаа чихрийн шижинтэй бол ерөөсөө шууд 50% өвчлөнө гэдэг. Энд чинь цаанаасаа хүүхд бүрэлдэн тогтоход кодлогдоод орчиж байгаа. За тэгээд нэгэнт тийм кодлогдсон юмыг бол бид нэр яагаад засч чадахгүй те. Гэхдээ одоо энэн дээр чинь бидний зүгээс одоо авах юм нь жишээлбэл одоо өдөржин хоолгүй явал орой орж ирэхдээ одоо жишээлбэл айгүй ихээр идэж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд зүгээр нэг бас тодорхой хэмжээгээр идэхгүй те. Идэхдээ нөгөө гурил будаага л идэж байгаа. Одоо би нөгөө яг л харсан юм шиг ер нь ярина шүү дээ. Зарим юм гурилтай сүйтэй цайнд айгүй тастай. Тийм. Тэгэхээр чи нөгөө огт юм идэхгүй явж байгаа нөгөө нүүрс усаад бас хэтэрхий оруулж ирээд байгаа үстэй те. Тийм биш нэр гурил их иддэг гэсэн. Тэгэхээр чи энэ чи өөрөө удамшлтээр дахиад суурийг ихээр л оруулж өгöd энэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ яг одоо удамшлтай байлаа гэх юм бид нар удамшлаа буруутгах нь ихгүй угаасаа. Хамгийн гол нь энэ өвчний чинь бид нар хоолоор эрүүл авч явж чадаад байна гэдэг чинь маш том амжилт байхгүй. Одоо ингээд нөгөө хөл гараа тайруулаад чихрийн шижингээс болоод хүндрээд байгаа хүмүүсийг харахаар би бас айгүй хүмүүст нь харамсдаг. Яагаад ингээд зүгээр хоолоор эрүүлжүүлж болох юмыг заавал ингэж хүндрүүлээд байгаа юм бэ те? Тэгэхээр нөгөө манайхны мэдлэг айгүй тутамгтай л холбоотой.
нэр бодоодсон гурил айгүй зайрмаг бас иддэг байсан байна. Бас ер нь алкоголны хэрэглээс байсан. За дараагийн асуулт руу оръё. За сахарын шижийн өвчин хүндэрсэн хүмүүс одоо яг ингээд хурууны үзүүр өвчтсөн, тулаа өвчтэй болсон хүмүүс ер нь хэр удаан яг дэглэм барьж иж сайжрах уу? За энэ дээр би нэг жишээ хэлчихье. Сая нэгд өдөр над дээр одоо нэг хөдөө орон нутгаас нэг хүн ирсэн. Тэгээд нөгөө тэр эмнэлэгт одоо тэр аймгийнхаа эмнэлэгт 18 хоног хэвтцэн. Тэгээд нөгөө мэдээж тэр чинь нөгөө одоо ингээл хөлн нүхчээл харлаа эхлэнгөт антибиотик эмчилгээнүүд нь өрсөлийн эсрэг эмчилгээнүүд нь явж эхлэв шүү дээ. Тэгэл боолт хийгээл яваад байдаг. Ямар ч үр дүн гардггүй. Тэгээд ирсэн над тэр. За тэгээд эренгүүт нь би ерөөсөө шууд орж ирэнгүүт нь хоолын эрс өрчсөн. Тэгээд мэдээж нөгөө дархлаагийн сайжруулах, хордлогын тайлах эрдсийн туслуудаа хийж эхлээд за тэгээд нөгөө би ч өөрөө бас би чинь нэгдүгээр амарчих газарт ажиллаж байхдаа би чинь бас мэс заслын эмч хүн шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө шархныхаа болт молтыг бас хийчдэг. Тэгээд шархыг өөрөө боож эхлээд ерөөсөн ингээд тэгээд тэр өдрөө явуулчих чагаа. Тэгээ маргааш нь ирсэн чинь нөгөө хүмүүс бүр гайхацсан бүр ингэж нэг хоногийн дотор засарна гэж байдгийм үү эмчээгээд тэгээд илт шууд ингээд өөрчлөлтөө засраад эхэлсэн. За тэгээд одоо өнөөдөр ихэд нэг 4 хоног 5 хоног дээр орж ирсэн бүр өстө бараг танигдахын аргагүй маш гоё болсон хөлн. Тэгэхээр яг л зөв юугаа олоод явчих юм бол энийг эргүүлээ засч болдог. Нэг өдрийн дотор л шууд засч болдог. Ерөнхийдөө одоо сайжрлын тавьж өгнө гэсэн үг тийм. Тэгэхээр юм гэдэг юм чинь зөв чиглэл рүү орчих юм бол маш хурдан засарчдаг. Буруугаараа яваалаа тэр чигээрээ хүндрээл дуусна л гэсэн үг. За ингээд хамгийн эмчээсээ асуу гэсэн сүүлийн асуулт маань Монгол хүнд кето хоол тохиромжтой юу гэдэг асуултыг одоо бичсэн байгаа. Тэгээд яг энэ кето хоол Монгол хүнд тохиромжтой юу? Хүмүүс янз л ярьдаг. Би ч гэсэн өмнө нь энэ кето хоол надаа ингээд би аяга дургүй байсан. Кето хоолнд. Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс маань уншилт судалдаггүй те. Бараг кето гэдэг нэрийг бодохоор л бараг гадаад хоолч юм шиг тийм ээ. Тэгэж бодоод байдаг. Энд чинь уг нь бол яс яг яман дээр бараг л монголчуудын маань хоол шүү дээ. Тэгэхээр бэлчээр юм алын махаа ид тий. Тэгээд нарийн ногоонуудаа ид. Тэгээд нөгөө гоё цэвэр цагаан идэгээ ид. Байгалийн зэрлэг жимсгний идэгээд очи эн чинь манай нүүдэл чинь соёл иргэншлийн хоолнууд байгаа байхгүй юу? Таргаа, наарцаа, нааруулаа идэн. Тэгээд гоё шар тосоо хэрэглэн тий. Тэгээд нөгөө байглаасаа жимсээ жимсгнүүдээ түүгээд ид чинь. Тэгээд энд чинь гурил будаа хэрэглэхгүй байна гэдэг чинь дээр үед чинь тэгж нэх гурил будаа хэрэглэдэггүй байсан шүү дээ. Ер нь бага хэрэглэдэг байсан. Сүүлд л айгүй их ингээ гурил будааны хэрэглээ ихсэн. Тэгээд тэр жимс огт идтгүү жимсг нь идгээд байгаа чинь ерөөсөө л бидний өвгд эцсийн хоолыг хэлж өгöd байгаа байхгүй. Тэгээ эн чинь бэлчээрийн малын махаа сайхан өөхтөө махаа идээ гэдэг байгаа хоол байгаа шүү дээ. Тэгэхээр хүн ерөөсөө өөхөө идээд байвал маш гоё эрүүл амьдраад байдаг. Одоо зүнхэхгүй тулд энэ нөгөө тархинд чинь тижээл болж очдөг юм чинь цэвэр өөхтсөн болохгүй юу? Тархийг тижээд идчих юм чинь. Тэгээд одоо дээр үе манай хөгшчүүл маань аягүй сүүл мөлнийхөө өөхийг иддэг байсан шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө нөгөө монголчуудын баг уламжлалт хоол. Кето мето гэл нэг гоё нэр орж ирж байгаа байхгүй юу? Тэгээ бидний хоол чинь ингээ орхигдсоор ба тэр гадаадынхан судлаад эн чинь маш зөв хоол байна гэд ингээд энэ хоол чинь яг л манай монголчуудын үндсэн хоол байхгүй юу? Тэгээд хүн ер нь өөх тус идснээр маш гоё эрүүлэл амьдрна. Одоо жишээлбэл сүс ялгаралт чинь өөх тус идчихэж л ялгардаг. Тэгээд нөгөө манайхан чинь өөх тус муу гэсээр гоод ерөөс огт өөх тус хэрэглэхээ үлдснээс болоод цөсний өтгөрөл, цөсний чулуу. За ер нь цөсний хүүдийг авахуулаагүй бараг хүн байхгүй дээ. Худлаа ярихад бол бараг. Одоо энэ дээр нь бид нар нөгөө гурил будааг хасчаар явах ерөөсөө сайн чанарын нөөц ус буюу эслэг гэдэг юм оруулж авчирч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар хүнд өвчин үүсгээд байгаа бүтээгдэхүүнүүдэд хасаал яг үнийг эрүүлжүүд одоо эн чинь бас л эслэг гэдэг чинь урамлын гаралтай бүтээгдэхүүн. Одоо энэ хаск нь. Тий, хаск нуудаг тий. Тэгэхээр энэ нөгөө цэвэр эслэг урамлаас гаргаад авцсан гэдэг чинь нэгдүгээр тэр хаск нуудаг чинь уудаг хэлбэрээрээ тий. Хоёрдугаар нөгөө канжак будаа гомин гэж яриад байгаа чинь бас цэвэр эслэг. Будаа гомин хэлбэрт оруулаад авчирсан цэвэр эслэгүүд байхгүй юу? Тийм болохоор хүний нөгөө дотор эрхтнийг эрүүлжүүлээд дархлаагийн сайжруулж өгöd. Тэгээд энэ эслэгүүдийг чинь хэрэглэснээрээ нөгөө хүний гидсний гөрөлц хөдөлгөөн сайжраад өдөр болгон өртгөн гараад идэг. Хүн чинь өдөр болгон өртгөн гараад байгаа юм бол бохирдлоосоо салаад идэг. За зарим хүмүүс эмчээ эслэгийг чинь уухаар ингээд нөгөө
яг л ингээд нэг хүүхдийн өтгөн шиг ингээд зунгааралтаж гарч ирээд байна гэдэг байхгүй. Тэгэхээр чин тэр чинь нөгөө хан маань энэ өрөвслийн нэмжлэл, бохирдлын нарилгаал ингээд маш гоё нөгөө өвчнөөс салгаж өгöd байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр дандаа л энэ ургамлын гаралтай цэвэр хүнс бүтээгдэхүүн хэрэглээд байгаа. Тэгэхээр нөгөө кето гэдэг яг нэрнээс нь болоод нэг гадаадын хэрэглээд гадаадын хэрэглээд байгаа ч юм шиг юм яриад байгаа байхгүй. Үндсэндээ бол маш гоё эрүүл. Өмнө нь би кето руу орох гэсэн чинь хамгийн гол саад болсон би будаан дуртай, гомин дуртай. Тэнгүүд нөө будаа гомин идэж болохгүй гэхээр би угаасаа энэ кето миний сонголт биш байсан. За тэгээд энэ одоо подкаст маань бол ямар ч захиалга төлбөртэй подкаст биш. Ер нь аль би ингээ имж байгаа гуйгаад хуваараа холбогдоод орж ирсэн. Тэгээд подкастынхаа төгсгөл нөгөө гоё юм задлах гэж байна. За тэгээд имж дээр ирээ би яагаад энэ амжилттай энэ кето хоол руу ер нь манай гэр бүлийн хүн бит хоёр орсон гэхээр будаа гомноо яг иддэг. Гэхдээ нүүрс тусын багссан будаа гомин гэдэг ан. За тэгээд би энэ дээр авчирсан л та. Яг энэ конжак будаа гэдэг ийм будаа та нэг өөрөө савлсан уу? Тий шошго мошго өөрөө ийсэн. Одоо нөгөө би ингэсэн байхгүй нэ чинь бас түүхтэй надад чинь. За энэ гой барьж байгаа. Одоо эн чинь айгүй түүхтэй. Би ингээд нөгөө хүмүүсээ 5 6 жил энэ хоолоор явуулаад байна гэдэг шүү дээ, тий. Тэгээд нөгөө хоолын зааж өгөө. За ийм конжак гэсэн будаа гом байдیں۔ Ийм эслэг байдیں۔ Энийг хэрэглчээд ирээрээ гэхээр олохгүй. Эн чинь олдохгүй шүү дээ угаасаа. Тэгээд сүүлдээ тий. Тэгээд нөгөө сүүлдээ хүмүүс маань энэ чинь энийг чи олохгүй юм байна. Хооллож чадахгүй. Одоо чам шиг ингээд шантраад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ эмчээ та тэрийг өөрөө олж ирээ. Тэгээд за би энийг чинь судалсаар байгаад бүр яг үйл дүрээс нь хүмүүстэй ингээд авчирч өгдөг болчиход байгаа. Тэгэхээр нөгөө хүнс нь бэлэн байгаад ахаараа хүн хэрэглээд эхэлдэг. Тэгээд манайхан чинь мэдээж нөгөө гурил будаага хэрэглэхгүй бол угаасаа ч баг идэх юмгүй ингээд зөвхөн мах ногоо идээд яваад альтай биш. Тэгээд эн чинь өөрөө нөгөө цэвэр эслэгүүдээ оруулж ирж эслэгэн дээр суурилсан маш гоё эрүүл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эслэг нь орж ирэхгүй болохоор бас ингээд айгүй учир дутагдaltaй. Тэгээд би нөгөө эслэгүүдээ судалж агаад оруулж ирсэн. Энэ нөгөө эслэг учраас зүгээр дээрээс нь буталсан халуус хийгээд таглаад тавьчихаар агшаахгүй угаахгүй. Тэгээд таглаад тавьчихаар эн чинь өөр ингээ бэлэн болоод бүр хөдөлмөрийн нөгөө нэг хоол хийх цаг хугацааг ч хүртэл юм бичдэг. Айгүй амар болчихж байгаа байхгүй. Тэгээ хөдөө гадаа явахтаа ч гэсэн одоо буцалсан ус бол хаач олдсон шүү дээ. Тэгэхээр нэг савндаа хийж тавьчаад буцалсан усыг таглажаад 7 минутын дараа зүгээр гаргаад ичдэг байхгүй. Би бас нөгөө танаа одоо имлгээс хоол байдаг болохоор би нөгөө тэр хавьдаа зарж юм атугаа хайсан л да. Тэгээ бүх дэлгүүрүүдээр орсон угаасаа байдгүй юм байна лээ. Гадаадд бол байд юм байна лээ. Одоо манай ээж хоёр Америкт бол яг конжак будааг дэлгүүрээс аваад хэрэгэлдэг. Тэгээд бас гоё юм байдаг. Тэгээ би бас өөрөө жоохон юм судлах хоббитэй судлаад үзсэн чинь энэ бол зүгээр л нэг ургамлын үндэс юм байна лээ. Тэрийг ингээд нэг будааны хэлбэрт оруулаад гомингийн хэлбэрт оруулсан. Гэхдээ яг идж байгаа юм шиг мэдрэмж нөх хүний тарих авдаг. Тэгээ сүүлдээ нөгөө жирийн будаага идсэн чинь конжак будаа нь илүү гоё юм аман дуусаад тэгээ таны энэ конжак будаа болох дээр юу юм бэлээ? Би ял гэсэн бодсон те. Дотроо юм нөгөө загасны нэг юутэй лээ. Тий. Тэнгүү жоохон далайн амттай. Би гаднаас бас нэг конжак будаа захиалж үзсэн. Арай өөр байсан. Тэгэхээр бас ингээд гадаад оронд бол ийм сахартай хүмүүс угаасаа ийм конжак ийм үндэс эслэгээ хэрэгэлдэг. Манай Монголд бол одоогийн байдлаар хүмүүс би нэг рeel хийсэн чинь бүр ингээд гайхаад юу ямар будааг нэ гэдсэн. Тий. Одоо нал дээр чи олон хүн орж ирж штэ тий. Тэгэхээр би өстой 3 4 жил кето барьсан гэж ороод ирдэг байхгүй. За тэгээ конжак будаага хэрэглэж ийн нөхөр юу эд ингэ мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс нэг судлаад ингээл яриад энэ нөхөөс ямар ч мэдлэг ойлголт байдгүй. Тэгэхээр эн чин конжак будаа гом буюу цэвэр эслэгээ оруулж ирэхгүй бол эн чин зөв хоол биш болчиход байгаа байхгүй. Эн чин эслэгэн дээр үндэслээд байгаа учраас хүний дотор ирдэг маш гайхалтай эрүүлж үлжээд байгаа. Тэр үедээ л одоо энэ зүгээр өглөө уудаг эслэг нь унтгаа уужгаад одоо тэр шарах нь идэгчтэй шүү дээ. Одоо энэ тий энэ хаасг нь унтаг гэдэг. Нэлээд олон удаа зурж фейлцэн ингээд нүвтэрчтэй юм билээ шүү дээ. Тэгээд энэ хаск нунтгийг ашиглаад одоо ингээд аль модныхоо гурлаад бид нар чинь ингээд цойнгаа хийж идээд талхаа бариад байгаа шүү дээ. Тэгэхээр яг альбомны гурилыг дангаар нь угаасаа хизээж барьцуулахгүй болохоор энэ хаск нунтгийг их ашигладаг юм байна лээ. Тий, энэ чинь нөгөө эслэг учраас барьцалтуулж өгдөг. Тэгээд нөгөө аалмандын гурил гэдэг чинь өөрөө аалманд самрын гурил учраас ямар ч сардуул байхгүй. Бид нар чинь сардуулгагүй, нүрс усгүй. Тэгээд дээрэс нь глютенгүй хүнс хэрэглээд бид нар чинь бүгдээрээ глютенгүй хүнснүүд. Тэгэхээр нөгөө нэг одоо аутоиммун өвчин буюу дархлааны системийн өвчтөй одоо бамбай одоо хашимото энэ төрөл маш их өвчлүүд байна шүү дээ, тий. Энэ хүмүүс маань ингээд глютенгүй хоол идэх хэрэг маш гоё эрүүл явж чаддаг.
Тэгэхээр бидний нөгөө энэ хэрэглээд байгаа бүтээгдэхүүнүүд одоо хүнс гэж нэрлэхээсээ илүү бараг л нөгөө эрүүл мэндийн бараг л эмнээс илүү бүтээгдэхүүнүүд багхгүй. Тэгэхээр ийм ууж нөгөө босон болоогүй ийм ууж хордож явахаар ерөөсөө л цэвэр хоолороо л эрүүлж явж явах хэрэгтэй гэсэн. Одоо би бол өглөө болго энэ эслэгээ уудаг шүү дээ. Тэгэхээр бид нөгөө одоо 100 г бүтээгдэхүүнд 10 г нүрс ус хэрэглэн гэж яриад шүү дээ. Тэгэхээр тэр нүрс усыг тооцоход хүртэл эсрэгний грамыг шууд хасч тооцдог байхгүй. Тэгэхээр энэ эслэг гэдэг чинь нүрс усандаа ордгүй гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн гэсэн. За тэгээд ийм юм байдаг. Тэгээ би энийг энэ бүтээгдэхүүнийг бол өнөөдрийнхөө бичлэгээр харуулах гад хүмүүст бас ингэ дэлгэрэнгүй хариулж чадахгүй яваад исэн. Тэгээ яг одоогийн байдлаар бол одоо Монгол яг би эмчээсээ авч хэрэгэлдэг. Сахараас болж бас толгой гашлгаж байгаа. Ер нь илүүдэл жингээсээ бас салээ нүүрснийхаа хэрэглээг багасгая гэж байгаа хүмүүс ах юм бол ингээд эдний кафегаар ирж үйлчлүүлээд энэ гой бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзээрэй. Тэгээд би энэ конжак гэдэг ургамлыг нэг жоохон тайлбарлаад өгчээ. Энэ ургамал маань өөрөө одоо далайн түвшнээс дэш 1500-аас 1700 метрийн өндөрт ургадаг ийм үндэс ургамлаас гаргаж авдیں۔ Тэгээд тэр үндэс ургамал маань өөрөө цэвэр эслэгээр баялаг ийм ургамал байдаг байхгүй зөвхөн эслэг авуулсан. Тэгээ нэг 97% нь ус 3% нь эслэг авуулсан ургамал байдаг. Тэгэхээр энэ ургамлаас цэвэр эслэгийн ялгаад ингээд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө байгальын бүтээгдэхүүн. Тэр чиглэг ийм жоохон дулаахан уур амьсгалтай газар л бас ургадаг ургамал. Тэгэхээр бас хаасайг уургаад байхгүй чинь Азийн орнуудад айгүй ургадаг байхгүй. Тий. Тэгэхээр манайх нөгөө шууд үйлдвэрээс нь авчирч нийлүүлж хүмүүстээ хүргэж байгаа байхгүй. Тарих боломжгүй. Тэгээд хамгийн гол нь би ч нөгөө ийм ч хүн хүмүүсээ эрүүлжүүлэх гэдэг нь шүү дээ, тий. Тэгэхээр би одоо энэ чинь бүр үйлдвэр дээр нь очиж судлаад, гэрээ контракт хийгээд тэгээд нөгөө эрүүл ахуйн чанарын шаардлага гэсэн бүх үзүүлэлтүүдийг би бүгдийг үзэж гаргаж ээж авсан байхгүй юу. Эмчтэй маань ямар ч байсан та бүхэн маань холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч олно. Би бол өөрөө яг хэрэгэлсэн зүйлээ та нартайгаа хуваалцлаа. Тэгээд дээрэс нь конжак бодоо идэж хахад үүсдгүүн байна лээ. Тэгээд яг л нейрингээсээ жингээ хасгаж байгаа хүмүүс маш тохиромжтой. Гэтэ би бол онлайн ангидаа ингээ конжак бодагаа оруулж байгаа нэг хүмүүс хаанаас авах нь мэдэхгүй болохоор юу юм бэ? Юу ингээд ундаг. Тэгэхээр бас одоо өнөөдөр та бүхэнд ингээ өөрийнхөө нууцыг дэлгэхлээ шүү. Тэгэхээр манайх нөгөө хүмүүстээ бас хүргэхийн тулд хүргэлтийн компанитай гэрээ ийцэн тэгээ нөгөө ширхэг бараа байсан ч хүргээл авчиад өгчдөг. Тэгэхээр бас нөгөө хоол юм байна, замын төгжрэлгээд бас нэг шаналаад ахааргүй л болсон ер нь. Ашгүй. Тэгвэл одоо доор гарч байгаа хаягаар та бүхэн маань захиалгаагаа хүргүүлээд авах боломжтой байна. Хүргүүлээд авах боломжтой. За маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар таалагдсан бол комент хэсэг бичээрэй. Мөн эмчээс маань асуулт байвал та бүхэн маань холбогдоорой. Тэгээд та бүхний комментиг уншиж байгаа дараагийн дугаараа хэрүү одоо бит хоёр хийхээр болвол би Бамбаа Булчинхааны талаар, Бамбаан зангирлын талаар бас танаас асууя гэж бодсон. Одоо жингийн асуудалтай проблемтой одоо би унган махта ерөөсөө миний мах буудгүй гэд ирсэн хүмүүс жингээ асч чаддаг байхгүй. Тэгэхээр одоо тийм тархалтын жингийн асуудалтай хүн байхад бол над дээр ихэд би бас маш гоё месс болгож өгч чаднаа л гэж хэллээ. За маш их баярлалаа. Өнөөдрийн маань дугаарыг энэ хүртэл үзэн гэлээ. Баяртай. Баяртай.